байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ англи хэл дээр маш өргөн ашиглагддаг idioms буюу хэл зүгийг заахаар шийдсэн юм аа. Англи хэл дээр маш олон хэл зүг байдаг. Тэрнээс нь би та бүхэндээ өнөөдөр бидний монголчуудын хэлдэг хэл зүгтэй адилхныг нь сонгож багцалж эхний хэсэгт нь хүргэн. Хоёр дахь хэсэгт нь англичуудын тэр байтугай миний ч хүртэл байнгын ашигладаг одоо манай монгол англи хэл мэддэг хүмүүсийн ихэнх нь мэддэг тэр idioms буюу зөвлөгийг заахаар бэлтгэсэн юм аа. За хичээлээ эхлэе. Эхний үг нь can't judge a book by its cover. Can't judge a book by its cover. За, энэ нь болохоор бидний монголчуудын маш их хэрэгэлдэг номыг хавцаар нь дүгнэж болохгүй гэсэн үгтэй яг адилхан үг байгаа. Энэ үгийг монгол дээр бид нар яаж хэрэгэлдэггүй, яг тэрнтэй адилхан юмыг өнгөцгөн хараад дүгнэж болохгүй, тэрийг сайн таних мэдэх шаардлагатай шууд дүгнэлт хийж болохгүй гэсэн дээр бид нар ашигладаг шүү дээ. Тэрнтэй яг адилхан номыг хавцаар нь битгий дүгнэ гэсэн үг. Тийм болохоор та энэ бүгийг англи дээр ч гэсэн хичээлээд аваарай. Can't judge a book by its cover. Хоёр дахь үг нь kill two birds by one stone. За, энэс та бүхэн бараг өөртөө ойлгосон баг тийм үү? Нэг чулуугаар хоёр дуулаа гэсэн үг. За, энэ болохоор бас яг адилхан агуулган дээр ашиглагддаг. Нэг зүйлээр хоёр юмыг амжуулна. Нэг явдлаар хоёр газар очино. Яг бидний хэрэглэхтэй яг адилхан kill two birds with one stone. Хаяа kill two rabbits гэж хүртэл хэлдэг ба шүү. Дараагийн үг бол once in a blue moon гэсэн үг байгаа. Энэ маань өдрийн од шиг гэсэн үгтэй яг адилхан утга агуулгатай үг байгаа. Чи нэг өдрийн од шиг харагдах юм даа гэж бид нар хэлдэг шүү дээ. Зарим нэг хизээч уулздаггүй найз нартайгаа өдрийн од шиг уулзах юм даа гэж хэлдэг. Тэ маш ховор гэдгийг хэлэх үедээ англиар once in a blue moon гэсэн үг. Цэнхэр сар шиг гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор өдрийн од шиг цэнхэр сар шиг ганцхан гэдэг ч юм уу тэгж орчуулсан багмаа. За, дараагийн үг маань stab someone in the back. Stab someone in the back гэсэн үг байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр манай монголчуудын бас хэлдэг. Нөгөө араас нь утгатай гэдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан утгатай. Stab someone in the back. Яг ерөөсөө нуруунаас нь утгалах гэсэн үг байгаа юм а. Яг адилхан агуулган дээр хэрэглэгддэг. Тийм болохоор та бүхэн ч гэсэндээ хин нэг нь энэ үгийг хэрэглэх юм бол бас ойлгох нэ. Дараагийн үг нь rule of thumb. Эрхийн хурууны дүрм гэж орчуулж болохоор байгаа. Энэ маань юу гэсэн үг гэхээр бичигдээгүй хууль гэсэнтэй яг л адилхан утгатай. Яг хуульд заагаагүй ч гэсэндээ бидний дагаж мөрддөг дүрмүүд байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан. General rule of thumb гэх юм бол ерөнхий бичигдээгүй хууль, эрхийн хурууны хууль гэж бас хэлдэг юм байна. Дараагийн үг нь love is blind. Love is blind. Дурлал сохор. Яг бидний хэлдэгтэй адилхан дурлал сохор шүү дээ гэж хэлдэг шүү дээ. Тэр хүнийг хайрлаж байгаа бол тэр хүн гоё байна уу, сайхан байна уу, ямар ч хамаагүй бид нар сохорчдаг тий. Тэрнтэй яг адилхан love is blind гэж бас англиар хэлдэг юм байна. Дараагийн idiom нь up in the air. Агаар дээр гэсэн үг. Хаана яваад байгаа юм бэ? Бүр агаар дээр яваад байгаа юм гэдэгтэй ерөөсөө яг л адилхан. Энэ хүн ч одоо агаар дээр хамаг ажил агаар дээр all the work is up in the air. I'm so busy. Everything is up in the air. Ерөөсөө би амар завгүй явж байна. Бүх юм агаар дээр бүх юм салан талан гэдэгтэй бараг л төстэй шүү. За, энэ үгийг бас та бүхэн хэрэглэж байгаарай. Дараагийн үг нь cut the corner. Cut the corner. Энийг хизээ ашигладаг вэ гэхээр ерөөсөө халтурдах гэсэн үг. He cut the corners when he was completing his task. Өгсөн даалгаврыг хийж байхдаа халтурсан байна гэсэн. Cut the corner.
Дараагийн үг нь easier said than done. Easier said than done. Энэ нь хэлэхэд амархан хийхэд хэцүү гэсэн үг. За энийг ингэж хийчихэлтэй наадхаа ингээл гэлж амжуулж халтаа гэл тэгэнгүүт нь хэлэхэд амархан хийхэд хэцүү гэж бид нар ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй яг адилхан. It's easier said than done гэж хэлдэг. Needle in haystack. Needle in haystack. Энэ нь өвснөөс зүү олох гэхдээ яг адилхан. It's as difficult as finding needles in the haystack. Өвснөөс зүү олохтой. Өвснөөс зүү хайж байгаа юм шиг хэцүү байна шүү дээ гэж бас ашиглагддаг юм байна. За ингэж хараад байхад бас англи хэл монгол хэл хоёр бас тийм ч ондоо биш юм шиг санагдсан надад. Үүгээр монголтой адилхан утга агуулгатай хэрэглэгддэг хэл зүг буюу idioms манд дуусч байна. Дараагийн багц үгнүүд нь болохоор бидний яриандаа үргэлж хэрэгжилж байдаг англиар ярьж байгаа их хүмүүс бараг байнга хэрэгжилж байдаг үгнүүд байгаа. Тийм болохоор энийг би та бүхний заавалжгүй цээжлэх ёстой үг гэж хэлмээр байна. Хэрвээ танд миний бичлэг таалагдаад та энийг өөр өгөөжтэй болж байна гэж үзэж байгаа бол subscribe гэсэн давчиг дарж дараагийн гарч ирэх хичээлийг маань тэр даруйд нь үзэх боломжтой болох юм шүү. Мөн та энэхүү хичээлийг найз нартаа, хамаатнуудаа, танилуудтай хүргэхийг хүсэх юм бол Facebook хуудсан дээрээ шеэр хийгээрэй. За, хичээлдээ оръё. Хоёр дахь багцын маань эхний үг call it a day. Call it a day. Өндөрлөх үү гэсэн. Ямар нэгэн ажлыг хийгээд дуусах төхөөд ирэхээр let's call it a day. Shall we call it a day? Ингээд дуусах уу? Ингээд өндөрлөх үү гэж байгаа үедээ ашиглах юм байна. Дараагийн үг нь it's not a rocket science. It is not a rocket science. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр тахад хэцүү зүйл биш шүү дээ. Тийм хэцүү биш шүү дээ гэдэг утгыг илэрхийлдэг. Rocket science гэдэг маань болохоор маш хэцүү зүйл гэж үзэж байгаа юм байна л да. Тэгээд ямар нэгэн хэцүү зүйл биш дээ, анчаа амархан штэ гэж хэлхийг хүссэн үедээ it's not a rocket science. You can do it. Энд чинь тийм хэцүү биш шүү дээ. Чи чаднаа гэж бас хэлж болох юм байна. Дараагийн үг нь miss the boat. Miss the boat гэдэг нь хоцорсон. Чи энэ удаа хоцорсон. Sorry, there's no ticket left. You missed the boat. Энэ маань дараагийн удаа ирээрээ. Энэ удаа дууссан, хоцорсон. Дараагийн үг нь under the weather. Under the weather. Энэ үгийг би нэг жоохон би муу байна. Би нэг жоохон тийм ажил хийх сонирхолгүй байна. Эсвэл жоохон сул байна гэдэг дээрээ oh, I'm feeling under the weather today. Can we do it tomorrow? Би өнөөдөр жоохон би сул байна. Маргааш хийж болох уу гэдэг утгаар илэрхийлэгддэг. Энэ үеийг ч гэсэндээ та бас яриандаа ашиглаарай. Дараагийн үг маань crunch time. Crunch time гэдэг нь болохоор маш завгүй одоо ингээд концертанд бэлдэж байгаа, шалгалтанд бэлдэж байгаа үед нэг сүүлийн хэд хоногуд байдаг шүү дээ. Маш завгүй тэр үеийг хэлдэг. Oh, I'm having a crunch time гэх юм бол би одоо амар завгүй байна яг ингээд тулчаад байна гэсэн. Дараагийн үг нь I'm on the fence. Энийг болохоор маш их хэрэглэдэг. Сонголт хийж байгаа шүү дээ, тий. Сонголт хийх үедээ жишээ нь энийг авах уу яах юм уу? I don't know, I'm on the fence. You decide гэж хэлж бас болно. Би мэдгүй байна, чи сонгоцгоо. Тийм neutral. Аль нь дээр нь яах? Аль нь яах? Тийм үг ашигладаг. Дараагийн үг нь fingers crossed. Амжилт хүсье. Би одоо ажлын интервьюд орлоо, ажлын ярилцлаганд орлоо. Гингүүт нь найз чинь fingers crossed, good luck. Болтугай, ста нэрээ болтугай амжилт хүсье гэж бид нарт хэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан fingers crossed гэж бас хэлдэг. Маш өргөн ашиглагддаг үгнүүд шүү. Тийм болохоор та энэ үгнүүдийг бүгдээрингийн дахин сонсоод чэйжлээрээ, заавал чэйжлээрээ энэ бол маш хэрэгтэй үгнүүд шүү.
жишээ нь танд англиар ярьдаг найз ч юм уу танил байдаг бол do you know what fingers crossed mean гэдэг. Fingers crossed гэж юу болохыг мэдэх үү? I'm on the fence гэж юу болохыг мэдэх үү? It's not a rocket science гэж юу болохыг мэдэх үү гэд асуугаад үзээрэй. Заавал бүр 100% мэднэ. А гэтээ та өөрөө ч гэсэндээ бас мэддэг байж магадгүй. Таны англи хэл чинь сайн тэрнээс сайн байх юм бол та илүү энэс илүү гой өгнүүдийг олж бас хэрэглээрээ англи хэлээр ярьж байгаа хүнийг маш их сайхан чимж яриагийн чинь бас гой харагдуулж өгдөг шүү гэж хэлмээр байна. Дараагийн үг бол sit tight. Sit tight and wait. Тэгшин сунгаад хүлээ. If you done the exam, sit tight and wait. Хэрвээ шалгалтаа өгсөн бол одоо зүгээр суугаад хүлээ. Гэтэ ингэж байж одоо sit tight гэсэн утгатай үг байгаа маа. Дараагийнх нь you look like $1 million. You look as beautiful as гэсэн үг. Яг сая долларын үнэтэй үзэсгэлэнтэй харагдаж байна. Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Үнэхээр гоё харагдаж байна. Тасаг харагдаж байна гэсэн үг байна. Around the bush. Beat around the bush гэдэг нь болохоор тойруулах гэсэн. He's not going to the main topic, just beating around the bush. Яа гол сэдв рүүгээ орохгүй байна. Зүгээр л ингэ нэг тийм тойрсон, ингэ нэг тийм тойруулсан л юм яриад байдаг гэсэн үг гэсэн. Дараагийн үг нь a little bird told me. A little bird told me that you have a good news. Гэдэг юм уу? Нэг жижигхэн шоу ирээд надад хэлчихлээ гэсэн мачиж очуулах юм бол тиймэрхүү тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хэн гэдгийг би чамд хэлэхгүй гэхдээ би нэг тийм сонссон ч гэдэг юм уу тийм утгатай байгаамаа. За энүүгээр өнөөдрийн маань хичээл өндөрлөж байна. Дараагийнхаа хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.